Өнгөрсөн оны байдлаар 83 зөрчилтэй барилга бүртгэгдсэн ч зөвшөөрөл авч зөрчил дутагдлаа арилгаснаар энэ тоо 66 болж багасжээ. Гэсэн ч мэргэжлийн байгууллагын шаардлагыг хүлээн авдаггүй. Чихгүй юм шиг зүтгэсээр барилгаа бариад дуусчихдаг нийтлэг зөрчил арилахгүй байсаар байна. Тухайлбал Монголын үндэсний их сургуулийн толгой компани гэгдэх Enigma компани орон сууцудад сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 онд эхлэхдээ газрын хэмжээг томруулсан, байршил шилжүүлсэн, бохир усны шугам дээр давхцсан учраас ажил эхлэх зөвшөөрөл олгогдоогүй. Зураг төсөл нь баталгаажаагүй боловч өнөөдөр барилга 15 давхар болчиход байгаа юм аа. Ингээд шаардлага биелүүлэхгүй өдөө дараа ингээд зөрчил гаргаад ингээд явж идэг. Байнгын ийм зөрчилтэй ингээд явж байгаа. Тэгээ энэ сая би 14 хоногийн өмнө хүртэл энэ дээр ирээд тор хамгаалалт атчаачаа гэдэг ингээд ирдэг. Эзний дуудахаар ирэхгүй. Эзэн одоо бүр зүгтаад одоо бидний харж байгаа сая зүгтаагаал ингээд явчихж байгаа. Иргэн Мөнхбат тэгээд хүний барилга юм. Энэ нь болохоор 144 айлын орон сууцны барилга. Энэ нь болохоор сургуулийн өргөтгөлийн барилга. Нэг хүний, нэг эзэнтэй барилга. Ласт тавьсан байцаагч нь хүртэл зодчихжсэн гэж байдаг. Барилгын ажил эхлэхдээ л асуудал дагуулсан Enigma компани аюулгүй байдлыг ч мөн хангахгүй өдөх хүрсэн байна. Бяцхан охиноос эхлээд Идэр залуугийн амьд хүрсэн гашуун түүх энэ компанид сургамж олсонгүй. Бусдын амнаас эрүүл мэндийг хүндэтгдэггүй юм а гэхэд өөрсдийг нь торны цаан суулгаж мэдэх зүйл гэдгийг ойлгохгүй байгаа учраас аюулгүй байдал хангахыг илүү зардал гэж үздэг гажиг тогтолцоо амь бүхтээ оршсоор байгаа юм а. Барилга дээр гарсан ослын тог харуул жил ирэх бүр өсөж уулуурхаа эрчим хүчний салбараас хол илүү байгаа юм а. Энэ хавуул нь хамгаалалтай л байх хэрэгтэй байх та. Тэгээ чухам мэдгүй. Ямар ч хамгаалт байхгүй. Дээрээс юм унчих үйл гэж бодсон шүү дээ. Тэгээ холуур явахгүй тэгээд тийм шүү дээ. Юм мөн шүү дээ. Үгүй шүү дээ, аюултай шүү дээ. Харин Enigma компани ерөнхий инженер бөгөөд захирлын дүү гэгдэх Хонгорцол барилга аюулгүй байдлаа хангасан гэж хинэгчгүй хэлж байна. Мөн түнчлэн барилгын ажлыг зогсоож байгаа шалтгааныг өөрөөр тайлбарласан. Танах нэг аюулгүй байдал тал дээр бас анхаармаар харагдсан тийм ээ. Одоо тэгээд бүх зөвшөөрөл нь байгаа бол ашиглалтанд оруулж болохоор барилга юм уу те? Тийм, бүх зөвшөөрөл байгаа шүү. Ганцхан тэр урдаас нь 3 тоосох машин тоосох болох юм барихгүй байхгүй надад. Ийхүү зөвшөөрлгүй баригдсан барилгыг нураасан жишг нураах зоригтон байхгүй байсаар байна. Тэрч байтугай иргэд худалдаж аваад амьдарч эхэлдэг. Enigma компани барилгыг цаашид хэрэглэхийг ерөнхий төлөвлөгөөний газар шийдвэрлэх юм байна. За тухай бүрт нь мэргэжлийн хяналтын газар акт тавьдагч актыг нь хуулж хаяад ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагч мөн байхгүй байна. Энэ мэт болоод зам харгуу хааж барьсан, барилга барихаар санаархаж нүх ухаад орхисон зөрчлүүдийг арилгахаар ажиллаж эхлэв байна.